За энэ хүчээр бүгдээрээ Ньютоны хуулиудтай холбоотой асуулт даалгаврыг хийж хариулж бодож сурцгаая. Хамгийн эхний асуулт хүч гэж юу вэ гэж асуусан байна. За хүч гэдэг бол тодорхойлж өсөөрөө нэг бие нөгөөдөө үзүүлж буй үйлчлэлийн хэмжээ ба чиглэлийг тодорхойлох вектор хэмжигдэхүүнийг бид нар хүч гинэ гэж өнгөрсөн хичээлээр үзсэн байгаа. Дүнгийн хүч гэж юу вэ? Нийлбэр хүч. Гуравт нь зураг тайрдас тус бүрт үйлчлэх хүчтэндийг үзүүлсэн байна. Тайрдас тус бүрт үйлчлэх дүнгийн хүчийг олоо гэсэн байна. Энэ баруун гар тийшээгээ 4 энэ хоёр маань нэг устгаад хэд болох вэ гэвэл тэг болно гэсэн үг. За энэ дээр яг уу. Энэ дээр хэдүүлээ Пифагорт болохоор энийг иш ингэж татаад энийг иш ингэж татаад за энэ хоёрын огтлцол дээр ийшээгээ дүнгийн хүч маань бий болж гарч ирнэ гэсэн үг. Тэгвэл 4-4 квадрат 4 язгууртаар 2 гарах нь ойлгомжтой байна. 4 язгууртаар 2 ньютон яаж гараад ирв? 4-ийн квадрат дээр нэмэх нь 4-ийн квадрат энэ нийлбэр хүчийг бүгдээр r тэгвэл r-ийн квадрат байна. Ингээд r гэдэг бол 16-ыг 2-оор үржүүл 4 нь гарч ирээд 4 язгууртаар 2 ньютон ингэж гарч ирж байгаа. Хэрвээ хоёр ижилхэн хүч байгаад энэ c дээрх шиг 4 болон 4 гээд тэгэнгүүтлээ хоордынхон өнцг нь 120 градус байх юм бол энэ бол шууд нийлбэр хүч нь параллелограммын аргаар за вектор дээр бид үзсэн 4 ньютон гардаг. Тэрийг бүгдээрээ сая ийшээгээ 4 ньютон гарах нэ. Ийшээ татаад ингээд 4 ньютон гэсэн үг. За дөрөвт нь тайрдас үйлчлэх 3 хүчийг зурагт үзүүлсэн байна. Тайрдас үйлчлэх дүнгийн хүчийг олооч гэсэн байна. Энэ 3 хүч маань бүгдээрээ 37 градус, 53 градус, 45 градус гэх мэтчлэн хэвтэй чиглэлд өнцөг үүсгэсэн байгаа. Бүгдээрээ харж байгаа. Тийм учраас эдгээрийг энэ одоо хүчний байгуулагч буюу Парекс тус бүртэн задлыг бүгдээрээ. Энэ 5 ньютоныг ийшин татаад ингээд задлчихвол ийшин татаад энийг бол ингэж татаад энийг бас ингэж татаад за тэг огтлцлын цэгүүд дээрээс нь хэдүүлээ задлчих болно гэсэн үг. Окей. За тэгэхээр энэ бол зүүн дээшгээ байгаа учраас зүүн тийшээ дээшгээ гэсэн нэг юм хоёр байгуулагчд бол задарна 10 ньютон хүч. F2 хүч нь яаж задрах вэ гэхээр зүүн доошоо байгаа учраас дахиад зүүн тийшээ чиглэлтэй. За энийг ингээд харуулчих. Ингээд доошоо чиглэлтэй дахиад нэг хүчинд ингээд задарна гэсэн үг. Одоо яах вэ гэвэл энэ F3 хүч маань баруун тийшээ чиглэлтэй нэг хүч бол задарна. Бас доошоо чиглэлтэй нэг хүч бол задарна гэсэн үг. За би энийг арай нэг өөрөөр зуръя. Дээшээ нэг юм хүч, зүүн гар тийшээ нэг F1 хүчийг задлсан. За тэдгээрийг нэрлэх юм бол F1-ийг үржих нь синус 53 гэдэг утгатай болно. Утга нь энэний утга юу болох вэ гэвэл F1-ийг үржих нь косинус 53 болно. Харин энэ доод талын F2-ийн утга нь F2 одоо доошоо харсан утга нь F2-ыг үржих нь синус 37 харин хэвтэй байгуулагч нь энэ гэсэн үг. F2-ыг үржих нь косинус 37 өнцгийн нассан хэсэг нь одоо тал нь тийм ээ. Нассан катет нь косинус болдог, эсрэг катет нь одоо синус болдог. Тэр журмаараа явж байгаа бүгдээрээ. F3 косинус 45 энэ доор байна. F3 синус 45 гэдэг. За нэг хит хитэн ингээд хүчнүүд байна гэд харчээ хэвдүүлээ. За нэг энэ дээрээс найрлагч. За одоо яах вэ гэвэл ямар хүчнүүд байгаа вэ гэдгийг дахиад эхнээс нь зуръя. Яагаад гэхээр энд нэлээд одоо уурчлаа тийм ээ. Тэгэхээр ийшээгээ нэг F3 cos 45 энэ доошоо нэг хүч дахиад нэг хүч энэ үзүүр дээрээс зурагдана. Энэ дээшээгээ F1 синус 53 ийшээгээ болвол нэг дахиад нэг хүч энэний үзүүр дээрээс зурагдана. За тэгвэл эдгээр хүч болгоныг тооцоол F1 синус 53 F1 маань өөрөө 10 юм байна. 10-ыг синус 53 хаана байна? Синус 53 энд байна 0.8. Энэ бол 8 ньютон гэсэн үг. 10 косинус 53 гэх юм бол тэр маань 6 ньютон болох нь байна. Энэ ингээд 6 ньютон ингээд тавьчих. За энэ маань бол F2 косинус 37 байгаа. F2 чинь өөрөө 5 ньютон. Cos 37-оор үржүүлэхээр 4 ньютон болж гарч ирэх нь байна. Тэгвэл энэ нь бол 3 ньютон гэсэн үг. 45 дээр одоо бүгдээр ярилцъя. F3 5 язгууртаар 2-ыг үржих нь косинус 45 гэдэг нь язгууртаар 2-ыг хуваах нь 2 бол гэсэн үг. За ингээд эдгээр ингээд бүгд хураагдчихна. Энэ бол ингээд 5 ньютон байсан байх нь энэ доошоогоо бас 5 ньютон. Яагаад гэвэл cos 45 sin 45 тэнцүү байдаг учраас. За эдгээрийг хэдүүлээ x болон y тэнхлэг дээр эцэс сүлдээ ямар ганцхан дүнгийн хүч үлдэх вэ гэдгийг бүгдээрээ харъя. За тэгвэл x тэнхлэг дээр буюу хэвтэй тэнхлэг дээр харах юм бол зүүн гар тийшээ чиглэсэн нийт 10 ньютон одоо юм хүч гарч ирэх нь байна. Нийт 10 ньютон. Эдгээрийг 10 ньютон гэдэг ингээд тэмдэглэжээ. Харин баруун гар тийшээ чиглэсэн хүчнийг нь ярих юм бол тэр нь 5 ньютон байх нь. Баруун гар тийшээ чиглэсэн 5 ньютон.
Энэ хоёрыг нэгтгэхэд сая 10 болчлоо. Энд нэг 5 байгаа. Эдгээрийн хооронд насах юм бол 5 ньютон. 5 ньютон хаашаа гарах вэ гэхээр их хүчнийхээ чиглэлд ингэж гарч ирнэ гэсэн үг. За ингээд хэвтэй чиглэлд 5 ньютон ганцаархнаа тунж үлдсэн ингээд ойлгочих юм бүгд. За 5 ньютон энэ байна хэвтэй чиглэлд. За босоо чиглэлд яах вэ? Босоо чиглэлд дээшээгээ 8 ньютон, доошоогоо 8 ньютон гээд энэ хоёр ингээд тэнцэж байгаа юм байна. Тэгэхээр тэнцэн гэдэг нь эсрэг чиглэлтэй учраас нэг устгана тийм ээ. 8-аас асах 8 буюу тэнцүү тэг гээд эцэс сүлд хин ганцаараа тунж үлдсэн бэ гэхээр өнөөх 5 ньютон байна тунж үлдсэн. Эцэс сүлд нь үлдэж байгаа хүч нь ганцаархан энэ учраас энэ маань өөрөө дүнгийн хүч болж таарах нь. За түүний дараачаар инерц ба Ньютоны нэгдүгээр хуулийг тайлбарлаач гэсэн. За Ньютоны нэгдүгээр хууль хэрвээ гаднаас хүч үйлчлээг бол ямар нэгэн хүч үйлчлээг болвол 50 байсан бие 50 байдлаа хадгалж үлдэнэ. Харин хөдөлгөөнтэй байсан бие хөдөлгөөнтэй байдлаа хадгалж үлдэнэ гэж хэлж байгаа. Гаднаас ямар нэгэн байдлаар хөдөлгөөнөө хадгалж үлдэнэ. Хүч үйлчлээг тохиолдолж шүү. Инерц гэж юу юм бэ? За инерц гэдэг бол ерөнхийдөө энэ 50 байдлын хөдөлгөөнд ямар нэгэн байдлаар гаднаас тухайн хөдөлгөөнийг өөрчлөх гэж оролдоход үзүүлж байгаа тэр эсрэг үүслийг бид нар инерц гэж хэлдэг. Инерцийн хэмжүүр нь масс юм а гэдгийг үздсэн байна. 50 байгаа альва бид ямар ч хүч үйлчлэхгүй байна гэж ойлгож болох уу? Гэх юм бол бас өрөөсгөл болчихно. За нэг талаараа болон нөгөө талаараа ийм байж болно шүү дээ. Тухайлбал энд нэг ийм бит байлаа гэж бодоход түүнд ийшээгээ болон ийшээгээ эсрэг чиглэлтэй 5 ньютон үйлчилж яж болно шүү дээ. Энэ хоёр чинь ингээд нэг устгачих байхгүй. Тэгэхээр ямар ч хүч үйлчлээгүй гэдэг нэг талаараа өрөөсгөл байж болох юм байна. Харин 50 байгаа бид ямар ч хүч үйлчлэхгүй байвал мэдээж 50 хэвээрээ байх нь боломжтой. За долоод нь бид үйлчлэх дүнгийн хүч тэг байх нөхцөлд би хөдөлж байх боломжтой юу? Мэдээж боломжтой. Хэрвээ дүнгийн хүч тэг байх юм бол би хөдөлгөөнөө цааш нь үргэлжлүүлсэн хэвээрээ байна гэж Ньютоны нэгдүгээр хууль дээр хэлсэн. Хөдөлгөөнтэй бол хөдөлгөөнөө цааш нь үргэлжлүүлнэ. Ямар тохиолдолд гаднаас ямар нэгэн хүч үйлчлэгээ эсвэл тэн дээр үйлчилж байгаа бүхнүүдийн нийлбэр буюу дүнгийн хүч нь тэг байх юм. За Ньютоны 2 дугаар хуулийг бүгдээрээ тайлбарлая. Ньютоны 2 дугаар хуулийг тайлбарлахын тулд энд ингээд нэг юм тайрц зурчин. За тэгээд хэдүүлээ түүнийг F хүчээр татъя. За ингээд F хүчээр M масстай альва биеийг татахад тэр маань хурдтгалтай болдог байх нь. За энэ хурдтгалын хэмжээ нь хүчинд шууд хамааралтай, хүчнээс шууд хамааралтай харин массаас уруу хамааралтай болохыг хэлсэн байдаг Ньютон хөдөлгөөнийхөө 2 дугаар хуулинд. 1 ньютон нэгж дэлгэрэнгээр юу илэрхийлэх юм бэ? 1 ньютон нэгж гэдэг нь 1 кг метрийг хуваах нь секундын квадрат гэсэн дэлгэрэнгүй нэгжийг илэрхийлнэ. Бид ганц л хүч үйлчилж байх нөхцөл 50 байх ямар ч боломж байхгүй. Заавал түүнийг одоо 50 байлгах гэх юм бол тэрийг одоо устгаж байгаа хэмжээгээр чиглэлээрээс өөр нэг хүч байх ёстой шүү. За тэгвэл энд бол боломжгүй гэвчиж. 11-т нь би тэг хурдтгалтай хөдлөх нөхцөлд түүнд ямар нэгэн хүч үйлчлэхгүй хэмээн дүгнэж болох уу гэж ярьж байна. За энэ дээр бол би болохгүй гэж хэлж байна. За тэг хурдтгалтай хөдлөнө гэдэг маань тогтмол хурдтай хөдлөж гинэ гэсэн. Тогтмол хурдтай хөдлөж байгаа. Эсвэл 50 байна тэр хоёрын аль нэг нь байна. За тэгвэл би аль нэгийг нь авчираа. Тогтмол хурдтай хөдлөж байгааг нь авчираа. Тогтмол хурдтай хөдлөж байхад тайрдстай шүү дээ Үйлчилж байгаа дүнгийн хүч нь тэг байж болно шүү дээ. Энд нэг юм хүч, энд нэг юм хүч. Ингээд өгч хэлбэлээ. Энэ жишээлбэл 10 ньютон, энэ жишээлбэл бас л хэмжээгээр 10 ньютон тэгтээ чиглэлээр эсрэг байж болно шүү дээ. Энэ хоёр хүч нэг устгаад тэр 50 байгаа одоо тэг хурдталтай буюу тогтмол хурдтай хөдөлж байгаа хിവэр цааш хөдөлсөн хിവэр байх болно гэсэн санааг илэрхийлэн Ньютоныхаа нэгдүгээр хуулийг саная. За 12. Альва биеийн хөдөлгөөн үргэлж дүнгийн хүчтэй чиглэлд байх уу? За хөдөлгөөн гэж байгаа учраас үгүй. Харин үргэлж дүнгийн хүчтэй чиглэлд байдаг нэг хэмжигдэхүүн байгаа. Тэр нь юу гэхээр хурдтгал үргэлж дүнгийн хүчтэй чиглэлд байна. Хурдтгал дүнгийн хүчтэй ижил чиглэлтэй. За байх ёстой гэчээ бүр. Тэгээд дараагийн асуултанд хариулъя. Дараагийн асуулт юу гэсэн бэ гэвэл бид үйлчлэх дүнгийн хүчний чиглэл түүний хөдөлгөөний хурдтгалын эсрэг чиглэлтэй байх боломжтой юу гэж асуусан байна. Энэ бол боломжгүй. Дүнгийн хүч болон хурдтгал нь ижил чиглэлтэй байх ёстой. За тэрийг ингээд бичиж хэдвүлээ. Энийг хурдтгалыг, энийг дүнгийн хүч гэе бүгдээ. Энэ хоёр нэг чиглэлтэй байх ёстой. Хөдөлгөөний үндсэн хуулиудын аль нь машины аюулгүй бүсний ажиллагааг тайлбарлах вэ? За аюулгүй бүс гэж юу юм бэ? За ингээд зүгээ явж хэлээ тийм ээ. Өхөр мал гараад ирэнгүүт тоор мөсөлдөг гэдэг. Тэгэхээр би урагшаага өөрийнхөө хөдөлгөөнийг хадгалж үлдэхийг хүсвэл урагшаага явуулдаг. Яг энэ хөдөлгөөнийг л хорж байгаа. Тэгэхээр энэ инерцтэй холбоотой. Урагшаага болж гинэ гэдэг чинь инерц буюу Ньютоны нэгдүгээр хуулитай холбоотой байна.
15 дээр дараах нөхцлүүдэд алин үйлчлэх хүчнүүдийг нэрлэе гэсэн байна. За аад нь нэг алин зурх гээд үзье. Модны мөчөрт байгаа. Модны мөчрөөс ингээд унжиж байна гэдэг чинь ямар нэгэн зүйлээс унжих одоо зүүгдэх энэ тохиолдолд утасны татах хүчийг үйлчилнэ гэж хэлээд дээшээгээ утасны татах хүчээ гэдэг ингээд тэмдэглэж хэлээ. Утасны татах хүч доошоо mg хүчээр энэ хоёр маань үйлчилсэн. За дээшээгээ бол t доошоо mg байх. За бэд нь яасан? Бэд нь дахиад нэг юм алин зуръя. Модноос унах. За энэ ингээд доошоо унаад явж байгаа юм байна гэж бодчих үг тэрэ. За тэгвэл ямар хүч үйлчилэх магадaltaй вэ гэхээр доошоо мэдээж mg байна. Харин дээшээгээ агаар эсэргүүцэл үйлчилнэ. Агарын эсэргүүцлийн хүч. За эсэргүүцэл гэж хайчи. Сид нь газар унсан алим. Газар байна гэсэн үг. Газар зуръя. Энэ ингээд газар байна. Алимаа зуръя. Ингээд алим байна. За тэгвэл энд үйлчилж байгаа ямар хүчнүүд байх вэ? Доошоо mg дээшээгээ n нормал хүч байна л гэсэн үг. Ингээд тэгээд энд бол mg хүчнүүд. 16. 1 ньютоныг хуваах нь килограмм 1 м/сек квадрат болохыг батлаа. 1 ньютон гэдэг нь килограмм м/сек квадрат хуваах нь килограмм. Килограммууд нь хоорондоо хураагдаад за энд юу гарах вэ гэвэл 1 м/сек квадрат гарч байгааг харах бах. Энд дэлгэсэн дээр гарахгүй бол жоох ингэж орчлуулчих. Хэвтээ гүлгэр гадаргуугаар 40 кг масста биеийг 120 ньютон хүчээр хэвтээ чиг татсан байна. Тайрцсан хурдтгалыг бол Ньютоны 2 дугаар хуулиар мэдхүү гэж асуусан байна. Мэднэ. А гэдэг бол F-ийг хуваах нь m. Энэ дээрээс F гэдэг нь m-ийг үрчин А. Гэхдээ энэ эхний хэсгийг надад асуусан байна. Хурдтгалыг бол гэж юм чи. 120 хуваах нь 40 кг. За Ньютоны килограммтойгоо м/сек квадрат гарна. м/сек квадрат хэд вэ? 3. Зурагт үзүүлсэн тайрцсан хурдтгалыг олоо гэсэн байна. Урдны хичээлээр хэдүүлээ тохирсон шиг баруун гар тийшээ бол нэмэх, зүүн гар тийшээ бол хасах тэмдэгтээ авъя гэж хэлсэн. Ийшээгээ нэмэх тэмдэгтээ авъя, ийшээгээ хасах тэмдэгтээ авъя. F1 баруун гар тийшээгээ нэмэх, хасах нь F2 тэнцүү m-ийг үржих нь А гэсэн үг. За ингээд 40-оос хасах нь 10, тэнцүү 6-ыг үржих нь А. Энэ хэд гарах вэ гэвэл 30, ингээд 5 м/сек квадрат гарах нэ хөө. 19. Зурагт үзүүлсэн тайрцсан хурдтгалыг олооч гэж хэлсэн байна. Тайрцсан хурдтгалыг олохоос өмнө тэр тайрц дээр үйлчилж байгаа бүх хүчнүүдийг бүгдээрээ харуулах шаардлагатай. Энэ дээр ингээд ганцхан хүч үйлчилж байгаа юм шиг боловч яг үүндээ тийм биш. Энэ доошоо mg хүчээрээ дарна. Тэгээд дээшээгээ татагж байгаа гэдэг утгаараа ийшээ хурдтгалыг нь зурч хэдүүлээ. Ингээд хурдтгал mg шууд болчих g-г 10-аар аваад g-г үржих нь 10. Энэ ингээд 60 ньютон байх. За яг үнэндээ нийлбэр хүч нь m-ийг үржих нь А-та тэнцэнэ гэж хэн хэлсэн? Ньютон хэлсэн. Энэгээр нь бодно. Тэгэхээр дүнгийн хүчийг m А-та тэнцвүүлнэ бүгд аль нэг хүч юм биш. Дүнгийн хүчинд x дээшээгээ нэмэх тэмдэгтээ авъя, доошоогоо хасах тэмдэгтээ авъя гэж урдны хичээл дээр ярьсан 6-г үржих нь А. А гэдэг бол за 160-аас 60-60-ыг 6 дугаар 10 м/сек квадрат хурдтгалтай хөдлөх нэ.